иргэдийн 10% нь мөн одоо жишээ нь энэ өрөөнд байгаа нийт иргэдийн 35% нь ихэд харьцалтай байна. Яг тэгвэл энэ одоо хүсний маш их бохирдлоос болоод энэ их газар авсан. Одоо нэг жил тэгэхэд нийс товт маань ногоон байгууламжиндаа зориулж 5 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Гэхдээ тэр 5 тэрбум төгрөгийг зарцуулсан хэдий ч гэсэндээ тоосжуулт, хог ургамал, хүсний бохиржил, усжуулалтын системийг бүрэн шийдэж чадаагүй байгаа. Энээс нэг факт аваад татаад үзэхэд жилд Монголд 7 сая тонн усыг одоо 7 сая тонн ус гэдэг бол 4 их дэлгүүрийн хэмжээтэй тийм том усыг услахаан зарцуулдаг хэрнээ 5 сар тарьдаг шинэ молднуудын 40% нь өгж үргэлжлэдэг. Ийм байгаа. Тэгэд бид энэний одоо яаж энэ аргыг энийг шийдэх вэ? Яаж энэ услахааг шийдэх вэ? Яаж энэ мөнгийг хэмнэх үү гэж хайж утсны эцэст бидний энэ олсон санаа маань хаягдл модыг дахин боловсруулад ойн цэвэрлэгээс гарсан боловсруулад эцсийн бүтээгдэхүүн болгоод гаргасан юу одоо та бүхний урд байгаа энэ малч гэдэг зүйл юм аа. Энэ нь одоо бидний яг орчуулснараа эко хучмал гэдэг орчуулсан байгаа. Тэгэхээр малчаар хөрсийг одоо ингэж дэвсэж борлож өгснөөр яах вэ гэхээр нэгт хөрсийг бордно. Хоёрт услахыг 70% хийх боломжтой. Мөн энэ байгаа газар зэрлэг ургамал орчин байх магадлал байхгүй. Тиймээс энэ харшилтай их олон хүмүүс амьдрах орчин их таатай болж өгнө гэсэн. Тэгэд хамгийн гол зүйлсийн нэг нь болохоор хөрсний ихэвчлээс хамгаалж ангилан үнэртэй болгоно иргэн тойрноо. Энэ тэгэхээр хотын тохиолдолд их том нөлөөтэй гэсэн. За тэгээд одоо бидэнд байгаа демо хувилбарууд гэх юм бол одоо бидний энэ чиг хэмжигч багж болон тэрнтэй хамтарч ажилладаг утасны аппликейшн байна. Энэ прототип нь одоо энэ таны урд байна. Тэгэд одоо энэ бас бэлэн бүтээгдэхүүн яг энэ та бүхний урд байна. Тэгэд бид нар анх 2015 оны хавраас эхлэн энэ туршилтаа явуулж эхлээд одоо тэр туршилтынхаа үр дүн дээр гарсан мэдээллүүдийг та бүхэнд хүргэж байгаа лээ. Тэгэд одоо бидний зах зээл Монголд бол одоо энэ малч гэх зүйлийн зах зээл бол огт байхгүй. Тэгэхээр энэ бол сул зах зээл гэсэн үг. Тэгэд Монголд хэрэгтэй үү? Хэрэгтэй заавалчгүй. Яг тэгвэл ногоон жил ирэх тусам улам тэлнэ. Тийм учраас энийг дагаад манай зах зээл өргөжнө гэсэн үг. Одоо 500 мянган мод тарилаа гэж утгад бид тэрэнд ингээд нэг гадна 1 метр куб малч хэрэглэлээ гэж утгад хэдэн зуун саяар яригдах маш их мөнгийг хэмнэх боломжтой. Тэгээ бид тооцоогоо гаргахтаа болохоор эхний жилд 10,000 хүн хэрэглэн гэж бодоод 1 кг-аа 2,000 төгрөгөөр ботход эхний жилдээ 30 сая цэвэр ашиг болох боломжтой байгаа. Тэгээд үүнийг хэрэгжүүлж ихтэй бидэнд одоо 60 сая төгрөгийн